Зүүн бүсийн дуу хоолой Цэцэн Ботгосовгийн копи өрхөс өмнө нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Аюуш миний бие болон Наман ноёд хоёр хөтлийн хөрөг болно. Үзэж та бүхэн болон Наман надаа өдрийн мэд хүргэе. Өдрийн мэд авшаа. Өдрийн мэд. Копи өрхөс өмнө нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар бид юуны тухай ярилцах вэ? За бид копи өрхөс өмнө нэвтрүүлгээрээ 103 аймаг болон Хинтээ аймгийнхаа түүхэн газар хөшөө дурсгал барилга байгууламжийн түүхийн талаар 7 хоног бүрийн 5 гаруй өдөр ярилцахаар болсон мөлий. За энэ удаагийн сэдвээр ардын дуу бүжгийн хан хинтэж болгохын талаар ярилцсанаа. Тэгэхээр хан хинтэж болгоо онцлж байгаа юм тийм ээ? Тийм. Өнөөдөр манай зүүн бүсийн бас нэгэн чимэг болсон соёл урлагийн байгууллага болох ардын дуу бүжгийн хан хинтэж болгохын түүхийн талаар ярилцахаар болсон доо. Миний зүгээс маш их баяртай байгаа. Тэглэхийн ах уу энэхүү сайхан байгууллагын талаар ярилцахаар болсон доо. Миний зүгээс ч гэсэн маш их баяртай байна. За ингээд хан хүнтийн чуулгынхаа түүхээр орцгоё. За Монгол улсын Ууган Дөрвөн аймагт анхны улаан булан буюу соёл гэгэрлийн үйл ажиллагаа явуулах газар байгуулах шийдвэр гарч 1925 онд Ундрахаа уулын хушуунд улаан таг хийсгсэн том гэрийн дотор дуу хуурын их шиг цувраадах болсон түүхтэй. За улаан гэрийн ахлагчаар Хинтээ аймгийн Мөрөн сумын харьяат Аюуш гэдэг эмэгтэй ажиллаж байсан байна. За үүний дараа 1930-ад онд Цэцэн хааны Алтан жан өргөнд анхны клубын үйл ажиллагаа эхэлсэн байна. Дарга нь Ядам Сүрэн гэж хүн байсан байна. За тэгээд түүний удирдлагадоор сайн дөрөө уран сайханчид олон жүжиг ард олондоо хүргэж байжээ. Тэр үед том тайз гэрэл механик гэж байгаагүй. Гэхдээ тухайн үеийн уран бүтээлчд маань ард олондоо урлагийг их сэтгэлээ шингээж одоо уран бүтээлүүдэд хүргэдэг байсан байгаа. Тийм ээ хүндрэлтэй байсан баг. Гэхдээ тэр үед урлагийн маш гоё амьд тоглолт хүмүүс үздэг байсан баг гэж би бодож байна. За үүнээс хойш 1938 онд Ундрахаанд 2 том байгууллага зэрэгцэн ажиллаж байсан. Элдэв очрын нэрэмжит клуб үйлдвэрчний эвлэлийн байгууллагын харьяа ажилтны клуб юм аа. За энэ хоёр байгууллагын тайзнаа Цэнд комиссар, Долоодай хүү, учиртай гурван толгой зэрэг жүжиг концертууд тоглогдож байжээ. За 1950 онд Ундрахаа аймгийн клуб, үйлдвэрчний эвлэлийн клуб буюу дээрх хоёр клуб маань нэгдэж одоогийн хан хинтэж чуулгын үүсэл суурийг тавьсан түүхтэй байна. Одоо орчин үеийн хан хинтэж чуулгах талаар ярилцъя гэж бодож байна. За тий. Энэхүү хан хинтэж чуулга нэгдснээр уран бүтээлийн чансаан дэвшлэн Монголын урлагийн томоохон төлөөлөл болох хөдөлмөрийн баатар, төрийн сойрхолт, ардын жүжигчин Дагвын Лувсан шарав. Төрийн сойрхолт урлагийн гавьяад зүтгэлтэн Бадарч гэх мэт алдар цувтай уран бүтээлчд ажиллаж байсан түүхтэй. Тийм ээ урлагийн манлайлагчид түүний дотроос үндэсний уртын дуу, ардын дууны амьд домог болсон Лувсан шарвгаа хинтэд ажиллаж байсан гэдэг нь өнөөдрийн залуу үе бидний маш том бахархал түүх юм аа. Тэгэлгүй яах вэ? За 1958 оны 1 сарын 22-нд Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл Монгол ардын хувьсгалт намын төв орооны хамтарсан 14-ийн 23 дахь тогтоол гарч Хинтээ аймгийн Ундрахаа хотод тухайн үеийн клубыг соёлын ордон болгон өргөдгөх шийдвэр гарсан. Манай чуулгын бас нэгэн түүхэн мөч юм а гэж хэлмээр байна. За нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа байгууллагын талаар яриагаа ярьчаад цааш нь өргөлжлүүлэх үү. За тийм. Манай нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаа Cloud9 Coffee Shop-д танилцуулах зүг баг. Кофе уунгаа зураг зурж, дуртай хөгжмөөс сонсох боломжтой Cloud9 Coffee Shop Чингис хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Та бүхэн зарим үйлчлүүлээрэ гэж хувьяасаа хүсмээр байна. Түрүүн Намуна 1958 онд соёлын ордон байгуулагдсан гэж хэлсэн тийм ээ. Тэгвэл соёлын ордон манд байгуулагдсан цагаас хойш ямар уран бүтээлүүдэд төөрөж байсан дурдвал? За соёлын ордон маань байгуулагдсан цагаас хойш 60 гаруй жүжиг, 100 гаруй концерт, тайзны бүтээл болон урын сандаа багтааж байжээ. За энэ тоо бол тухайн үеийн одоо аймгийн соёлын ордны хувьд бол чамлахааргүй маш их тоо юм гэж би бодож байна. За тоглогдож байсан жүжгүүдээс нь дурдах юм бол Будам шүү, Далан худалч, Валентина 2 өвгөд зэрэг олон жүжгүүдийг тайзнаа тоглож байжээ. Мөн 1975 онд Өмнөгов аймагт зүүн бүсийн соёлын ордны уулзалт тоглолт болсон. Мөн 1975 онд Өмнөгов аймагт маань зүүн бүсийн соёлын ордны тоглолт болсон. Эндээс манай Хинтээ аймаг маань тэрүүн байр эзэлж байсан байна. Зүүн бүсийн тэмцээн гэхээр маш том арга хэмжээ. Тэгэлгүй яах вэ? Маш эрхэм хүндтэй шагналт байсан байна гэж бодож байна. Одоо Баруун аймагт очиод зүүн бүс дундаад тэргүүлсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. За
Харин энэ амжилтаар соёлын яамнаас амжилттай оролцсонд баяр хүргэж аймгийн соёлын ордны бүгд орондоо 6-аар нэмэгдүүлж нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй болгож өргөдсөн байдаг юм байна. Үүнээс хойш гэх юм бол 1978 онд Хинтээ аймгийн соёл урлагийн 10 хоногийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж дуучин, шар хүүхэн, бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин цолоор найрал дууны багш Дашням бүгд найрамдах Монгол ард улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор тус шагнагдсан байна. Энэ бол мэдээж манай аймгийн театрын хувьд маш том амжилт юм аа. Маш том амжилт шүү. Хинтээ аймгийн соёлын ордноос улсын хэмжээнд ардын хэмээх золтон төрнө гэдэг нь тухайн үеийн соёлын салбар том хэсэг. Учир нь ихэвчлэн нийслэлийн мэргэжлийн театруудаас л ийм хүмүүс төрдөг байсан тийм. Тэгэлгүй ах уу. За Чулуунбаатарын шар хүүхэнгой бол бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин болсон анхны аймгийн дуучин. Одоо 21 аймагт гэж ярина шүү дээ тийм ээ. Тэгэлгүй ах уу. Чулуунбаатарын шар хүүхэнгой бол бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин болсон анхны аймагуд дундаасаа цол тэмдгээ авч шагнагдсан хүн юм байна. За ардын дуу бүжгийн хан хинтээ чуулгад дуучнаар 30 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд 60 гаруй уртын дуу дуулж 40 гаруй жүжигийн гол ба туслах дүр тоглож ирсэн байна. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Лүндэнгийн Дашням гэдэг хүн маань сумын улаан булангаас эхлээд аймгийн клуб, соёлын ордон, ардын дуу бүжгийн хан хүнтэй чуулга хүртэл 50 гаруй жил ажиллахдаа 300 гаруй нийтийн дуу, 30 гаруй дан хөгжмийн зохиол, 90 орчим бүжгийн хөгжим, дан найрал дууны 4 хоолойны найруулга зохиож 100 орчим дуулалт болон хөгжим тарамжгийн хөгжим 10 гаруй зохиожээ. 17 настайгаас хойш хөгжмийн урлагт хүчин зүтгэсэн өөрийн гэсэн гаястай давтагдшгүй бүтээлээрээ Монголын хөгжмийн урлаг төдийгүй хан хинтийн нутгийн соёл урлагийн хөгжилд үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулсан Хинтийн Дашням буюу Жонон хонгорын Дашням гэдгээрээ хүндэтгэн дуудагддаг учиртай тийм хүн юм байна. Энэхүү гайхалтай хүмүүсээ манай хан хинтээ чуулга маань алдаршуулах үүднээс ардын жүжигчин, уртын дуучин, шар хүүхний нэрэмжит, уртын болон ардын богино дуулаачдын улсын уралдаан Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрд бүжиг дэглэж Санжаа сүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбын нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаан Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дашнямын нэрэмжит дууны уралдааны тус орнуудад зохион байгуулсан байгаа маань. 1983 онд Хинтээ аймгийн урлагийн салбарын түүхэнд том өөрчлөлт гарсан. Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны улс төрийн товчооны 38 дугаар тогтоолоор соёлын ордныг ардын дуу бүжгийн хан хинтээ чуулга болон өргөдгсөн юм байна. За мэдээж хэрэг соёлын ордноос чуулга болон өргөжөхөд хүрсэн шалтгаан бол тухайн байгууллагын үе үеийн уран бүтээлчд багшийн тасралтгүй хөдөлмөр юм аа. Тэгэлгүй яах вэ? За ардын дуу бүжгийн хан хинтээ чуулга болж ихэснээс хойш тал нутгийн ая дуу, хан хинтийн нутгийн дуулал, ардын аялгау, цас талтай дуулал, цэцэн бэлэгт ардын аялгау зэрэг бүрэн хэмжээний 40 гаруй концерт, их хувь заяа, дуулал жүжиг, онон татагдсан элд, ардын бүжгэн жүжиг, насны харгуй дуу бүжгийн цомдол, хөх тэнгэр театржилсан концерт, цөвөн цагийн хэрүү дуаз мюзикл, учиртай дөрвөн толгой, рок мюзикл, учиртай гурван толгой, үндэсний дуур, муурын байшин, ишиг гэдэг хөөрхөн нэр, ярддаг мод зэрэг хүүхдийн дуулал жүжиг гэх мэтчлэн 20 жүжиг уран сангаа баяжуулжээ. Тэгэхээр ардын дуу бүжгийн хан хинтээ чуулга нь Зүүн Монголын ард олны дунд түгээн дэлгэрсэн уламжлалт дуу. Уламжлалт дуу хөгжим, бүжгийн өв санд тулгуурлан уран бүтээлээ туйрган түмэн олондоо маш олон уран бүтээлүүдийг өргөн барьсан байх шүү дээ, тийм ээ. За тэгэлгүй яах вэ? Ардын дуу бүжгийн хан хинтээ чуулга маань 42 жилийн хөгжлийн хугацаанд уран бүтээлчдээс гадна түүний ард байгууллагыг манлайлан удирдах ирсэн дарга нарын гавьяа бий. За хан хинтээ чуулгыг дараах удирдлагууд толгойлон хөгжүүлэн ажиллаж байсан байна. Наран гэрэл, алтан хуйг, өлзөө орших, авир мэд, мөнх жаргал, төвшин төгс, дугур, цогт эрдэнэ нар удирдлага сайтай бол байгууллага урт настай уран бүтээл хүчтэй байдгийн жишээ нь энэхүү ажилчдын маань гавьяа юм аа. Тийм шүү. Тэртех 1925 онд улаан дарцаг намруулсан Монгол гэрт үйл ажиллагаа явуулж байсан улаан булан маань одоо мэргэжлийн урлагийн байгууллага буюу ардын дуу бүжгийн хан хинтээ чуулга болтлоо өргөжж царга аж ахуйн анги, дуу анги, хөгжим анги, бүжиг анги гэсэн
Нийт 58 хүний бүтц орон тоотоогоор жилдээ 100 гаруй тоглолт хийж 30 мянга гаруй иргэд хүүхэд залуучуудаа соёл урлагийн үйл ажиллагаагаар үйлчилж уран бүтээлээ туурвин ажиллаж байна гэж бодохоор гайхалтай юм а тийм ээ. Одоо бидний мэдэх ардын дуу бүжгийн хаан хэдий чуулгынхаа барилга байгууламж талаар ярилцах уу? За тэгье. Одоо манай ардын дуу бүжгийн хаан хэдий чуулга маань үүснээс хойш 40 жилийн ой босгон дээр шинэхэн барилгаа хүлээж авч байгаа юм байна. За анх 1946 онд баригдсан соёлын ордны маань он цагийн эрхэнд хуучирч уран бүтээлчд маань ажиллах нөхцөл муудсны улмаас уг барилгыг шинжлэх шаардлагатай болсон байна. Уг барилга маань нийт 8.3 тэрбум төгрөг бүхий төсөв өртөгтэй барилгын ажлыг 2012 онд эхлүүлж 2023 онд дууссан байна. За уг барилга маань 600 хүний суудалтай, 9 танхимтай, 78 өрөө цэцлэгаатай тусгай мэрэгжлийн зориулт бүхий тийм барилга юм аа. За театрын барилгадаа нүүж орсон ажилтан уран бүтээлчдийн ажиллах таатай нөхцөл мөн иргэд үзэгчд орчин үеийн стандартыг хангасан гэрэл техник тухтай байраар үйлчлүүлэх бас нэгэн боломжийг бүрдүүлээд байна. 600 хүний судал тэгэхээр маш сайхан сэлүүхэн чулуу байгаа шүү тийм ээ. Мэдээж хэрэг үзэгч бидэнд туслан суух тогтоо орчин зорж очих бас нэгэн газар нэмэгдсэн би хувьдаа маш их баяртай байна. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой түүх ярьж өгье. Энэ бол шинэ барилгын суурийг ухаж байх үед савагт тэрсний ясан олдвор илэрсэн явдал юм. Барилгачид маань чуулгын суурийг тавьж байхдаа 2012 оны 7 сарын 14-ний орой газар ухах үеэр ямар нэг амьтны том хэмжээтэй яснууд нэг газарт бөөнөрөө байхыг олсон. Тухайн үед мэрэгжлийн хүн байгаагүй учраас барилгачид 4 метрийн гүнээс гараар ухаж ясыг нийл гаргасан байна. Одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан сэрвэний өндөр 4 метр 3-аас 4 тонн жинтэй байсан гэж үздэг. Хамар дээр 2 ивэртэй бөгөөд урд талынх нь илүү том байдаг савагт хэрсний яс хэмээн тогтоосон байна. Олдврыг хаан хэдийн музейд хадгалж байгаа юм байна. Савагт хэрсний дүрс нь хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг дээр зурагдсан байдаг юм байна. За бидэнд нөгөө нэг соёл урлагийг түгээдэг энэхүү барилгын маань суурнаас манайхийн хаан хэдийн музейн бас нэгэн онцлог болсон бүтээл үзмөр олдсон бас нэг гайхалтай иргэн тийм ээ. За хоёлаа ардын дуу бүжгийн хаан хэдий чуулгынхаа талаарх үүсэл, хөгжил, жүжиг, тоглолт гээд хүндтэй хүмүүс гээд нэлээд мэдээлэл хүргэлээ шүү дээ. За үргэлжлүүлэн хаан хэдий чуулгынхаа онцлог үйл явдлын талаар ярилцгаая. За тэгээ. За 1985 онд ардын дуу бүжгийн хаан хэдий чуулга маань Герман, Чехословак, Польш зэрэг Европын орнуудаар үндэсний өв соёлоо сурчлан таниулж аялан тоглолт хийсэн юм байна. Мөн 2002 онд мэрэгжлийн театр чуулгуудын улсын уралдаанд тэргуун байр эзэлж бүжиг ангийн уран бүтээлчд маань бүгд найрамдах хятад ард улсын Бээжин, Харбин, Чанчин хотуудад аялан тоглох эрхээр шагнуулж ижээ. За 2017 онд бүгд найрамдах хятад ард улсын Сычуан хотод хаан хэдий чуулга маань уран бүтээлчдэрээ туршлага солилцож аялан тоглолт хийсэн юм байна. За 2018 оны 5 сард буюу бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотноо зохион байгуулагдсан Азийн урлагийн их наадамд тус оны 7 сард мөн Тэгү хотноо Зүүн Азийн орнуудын дунд зохион байгуулагддаг урлаг спортын их наадамд морин хур хөгжмөөрөө оролцож дид байраар шалгарч ирсэн юм байна. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын нэрэмжил шагнал өргөмжлөлийг мөн хүртжсэн юм байна. За 2019 онд Ордос хотод хаан хэдий чуулгын уран бүтээлчд үндэсний өв соёлоор сурталчлан 6 сар туршлага солилцсон юм байна. Мөн 2024 оныг аялан тоглолтын жил болгон зарлан Оросын холбооны улсын хотууд болон Дорнот аймгийн хөгжим драмын театрт амжилттай тоглон үзэгч олондоо уран бүтээлээ хүргэсээр байна. Ардын дуу бүжгийн хаан хэдий чуулга маань маш олон газар урлаг соёлоос сурчлан явж байжээ тийм ээ. Манай чуулгаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн уран бүтээлчдээс ардын жүжигчин 1, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн 6, Монгол улсын гавьяа жүжигчин 8 төрж үйлсэн юм байна. Үүгээрч зогсохгүй маш олон уран бүтээлчд цаашдаа төрсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна. За сүүлийн жилүүдэд хамгийн онцлог бүтээн байгуулалт бол манай Хинтээ аймагт маань алтан уураг зохицолбор үүссэн шүү дээ. Энэхүү зохицолборын талаар юу н аюу шүү гэж бодож байна. За их эзэн Чингис хааны өвлөгний хотод нь заавал байх ёстой бүтээн байгуулалт байх гэж бодож байна. Мөн хөлөг мордтойгоо давхиж байгаа баатруудыг харахаар бахархах омогших сэтгэл зэрэг төрж ирсэн. Хараахан үдч хамжаагүй хүмүүс байвал заавал очиж үзээсэй гэж хүсэж байна.
Тийм шүү, очиж өрн үзэхэд харамсааргүй бүтээн байгуулалт болсон байлээ. За 2025 оны 10 сарын 4-5-нд нээлттэй хийсэн Алтан уураг цогцлбор нь Чингис хот Мөрөн сумын хооронд 10 га газарт байршиж байна. За анхны сайн нь 2018 онд гарч ирсэн гэсэн сүүлийн 1 жил илүү эрчимтэй ажиллаж энэхүү цогцлбороо нээсэн байна. За Алтан уураг цогцлборын анхны уран бүтээлийг 10-т хэмээн нэрлэж Монголын нууц товчооны 7-р бүлгийн 190-р зөвлөөс хэтвлэн театрчилсан морьч жүжиг бэлтгэсэн байна. 13-р зууны Чингисийн баатруудын ирэмгий дайчин туралдааныг дүрслэн харуулж тухайн үеийг боддоор мэдэрч их нутагтай харийн дайснаас хамгаалж буй үйл явдлыг үзүүлсэн 13-р зууны үед очисон юм шиг гайхалтай чадварлаг уран бүтээл байсан гэж хэлмээр байна. За миний хувьд энэхүү уран бүтээлийг сая Алтан уураг цогцлборт зохион байгуулагдсан талын том адуу ивент дээрээс очиж харсан байгаа. Мөн гадаадын олон жуулчид сонирхож үзэж байгаа харагдсан. За Монгол дээлэн өмсүүд морио унаад үзмээр санагдтал тийм сайхан уран бүтээл болсон байна лээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалт болон 10-т морин жүжигийг маань ямархуу хүмүүс үүсгэн байгуулсан талаар мэдээлэл өгвөл. За тэгээ. Энэ сайхан том бүтээн байгуулалт энэ уран бүтээлийг бүтээн байгуулсан хүмүүсийн талаар товчхон мэдээлэл яваа. За 10-т морин жүжигийн ерөнхий найруулагчаар Жанчив, продюсер Ардын дуу буучгийн хаан хинтэй чуулгын дарга Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цогт Эрдэнэ, туслах найруулагчаар Эрхэн Баяр, хөгжмийн техникчээр Мөнх Оргил, даваадурч нар ажилласан ба энэхүү жүжигт 60 орчим бүтээлчид 25 морьтой ажиллаж байсан юм. Энэхүү жүжигчийн хөгжмөөр манай Хинтээ аймгийн Шарвгайн өхөж үйл болон киноны хөгжмийн ард нь ашигласан. Энэхүү Алтан уураг цогцлборыг Ардын дуу буучгийн хаан хинтэй чуулгын бүх уран бүтээлчид 9 анги маань бүгд оролцож өөрсдөө морио сургаж цогцлбороо барьсан бүтэн жилийн хугацаанд хийсэн томоохон бүтээн байгуулалт болсон. энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа хаан хинтэй чуулгын хамт олондоо ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Тэгэл үе яах вэ? Бид копи өргөс өмнө нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар чуулгынхаа талаар ярилцлаа шүү дээ. Бидэнтэй хамт байсан үзэж та бүхэндээ болон чуулгын хамт олондоо баярлалаа гэж хэлье. За тэгэл үе яах вэ? Зүүн бүсийн дуу хоолой Сэцэн подкаст сувгийн копи өрхөөс өмнө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэж та бүхэндээ баярлалаа. 7 хоног бүрийн 5 гаруй бүрт иргэн уулзъя. За манай нэвтрүүлгийг дэмжин ажилласан Cloud9 Coffee Shop-ийн хамт олондоо баярлалаа. Баяр таа.